We've seen that movie before. Steph Curry with another three. This is in transition with a defender right in your face. Been watching it all year long. He's put this team on his back. He's made plays. Steph Curry for three. Curry with another jumper, and it's a 1-point 2 feet behind the three-point line. I mean, there's no defense. Can he continue to shoot like this? He's never not shot. Oh my goodness. Oh my goodness. Би бүр багасаа саксын бөмбөгтөрт олсон. Өөр спортоор хичээлж байсан ч гэсэн сакс менежер сэтгэлд онцгой байрсаар эзэлдэг байсан. Гайхалтай мэдрэмж төрдөг. Есүстэй харилцаа маань дунд сургуульд байхаас минь эхэлсэн юм. Аав ээж маань биднийг нэм болон лав гараг бүр сүмрээ авч явдаг байсан. Гэтэ тэр үед надад ердөө яс төдийл байсан. Нэгэн бүтээл сайныг залбирлаас өмнө надад эзэнтэй харилцах хувийн харилцаа гэж байгаагүй юм. Манай залуучуудын пастор хэлэхдээ та нар сонголтоо өөрсдөө хийх хэрэгтэй гэсэн. Эцэг хэрэг өөрсдөө сонголтоо хийлгэж болохгүй. Яг л чиний өөрийн шийдвэр байх хэрэгтэй гэсэн. Ингээд л би тэр үед шийдвэрээ гаргасан. Амьдрал даван тулах маш их зүйлс байдаг. Есүсийн загалмаа дээр хийсэн ажил нь тэр эцсийн төлөөсийг бидний төлөө төлсөн юм. Бурхны хүү болсноороо би бахархаж байна. Миний бодлоор хамгийн хэцүү зүйл бол гэмтэл бэртэлтэй тулаан хийх юм. Ялангуяа дөнгөж сагсан бөмбөгийн карьер эхэлж байх үедээ гэмтэх нь их хэцүү байсан. Хагалгаанд орох инээтэрэгэд маш хэцүү. Үүний дараа юу болохыг ч мэдэхгүй. Энэ бол үнэхээр миний амьдралын хэцүү үе байсан. Гэтэ нэг гайхалтай зүйл нь би Есүстэй илүү дотно болсон юм. Би тоглолт бүр дээрээ л гэрч явах гэж хичээдэг. Бөмбөг оруулах болгондоо дохиогдөг. Ийм жижиг аргаар ч хамаагүй чатгаараа л мессеж хүрэхийг хичээдэг. Тоглолтод гарах өдөр бүр л би Бурхныг гэрчлэх гэж хичээдэг. Есүсийн нэрээр тоглоно гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүү амьдралдаа маш их сэтгэлээр унах үед саад татгуурууд өвдөлтөйтэй нуур тулдаг. Бурхан таны амьдралд оролцох нь хизээш түүнд их санагддаггүй. Маш олон гайхалтай болон гонхтой үед миний амьдралд байсан. Гэтэ би надад өгсөн боломж хүрээнд төлөө, миний амьдралд минь бэлгэлсэн ивэл бүрийн төлөө Бурханыг яг л нэг хэвээр магтах гэж хичээдэг. Намайг талбай дээр гიშгт минь хүмүүс намайг тэнд хэнийг төлөөлж байгааг, хэнд итгэдгийг нь мэдэх хэрэгтэй. Би өндөр зэрэглэл тоглох аясаар явагдсан. Түүний нэрээр бид талбай руу гарч тоглож, өрсөлдөж, түүний өгсөн аясыг зөв ашигладаг. Стефен Curry шидлээ. Үгүй чи тоглож байгаа л үү дээ. Curry үзэгчдийн сэтгэлийг үнэхээр хөдөлгөж байна да.